Урд түвшийн экспорт импорт банкнаас 1 тэрбум долларыг засгийн газар зээлэх гэж байгаа. Тус зээлийн 703 орчим сая доллар нэгийн голын усан цахилгаан станцыг төслийг санхүүжүүлэх юм а. Ардчилсан намын бүлгийн хувьд энэ асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Зээлийг төлж дуустал эрчим хүчний үнэд ямар нэгэн өөрчлөлтийг оруулахгүйгээ засгийн газар мэдэгджээ. Бид найрамдах хятад ард улсын экспорт импорт банкны хооронд байгуулах 1 тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлцээрийн төслийг бүлэг дэмжлээ. Тэгээ ийм асуудлуудыг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлцлээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригддаг. Тэгвэл ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн гинэ. Өөрчлөлт хийх гэтэл ардын нам өнөөдөр өнөөх өөрчлөе гэдэг амнасаа зүгтаад байгаа гэдгийг сануулсан. Саяхан Монгол ардын нам бол өнгөрсөн 7 хоногт бол томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Энэ зохион байгуулсан арга хэмжээнүүдийнхээ эцэст Монгол ардын намын даргал үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ гэж хэлсэн боловч одоогоор нэг ч гишүүн гар үсэг зураагүй байгаа гэдгийг та бүхэнд албасаар хэлье гэж бодож байна. Ард түмэн бухимдаад байгаа халахгүй чөлөөт бүстэй холбоотой тогтоолын төслийг эргэж харах шаардлага байна гэж бүлэг үзжээ. Тогтоолын төслийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн бололтой юм. Ер нь бол эх хоног төсөв танах учиртайгаа танаад эмнэлэг сургуулийн барилгаа дуусгах дээр бүлгийн гишүүд саналаа нэгтгэжээ. Тийм учраас нэгэнтэй л хэмнэлтийг хийх гэж байгаа бол төсөв мөнгө тийм хүнд байгаа бол бүтцийн өөрчлөлтийг энэ бүтц маш зөв гэж үзэж байгаа бол 16 оныхоо 1 сарын 1-ээс шинэ төсвийн хууль батлагдсан үеэсээ эхлэх нь зөв л гэдэг байр суурийг бид нэр бол илэрхийлж байсан. Бусдаар үүний цааталт юм нэгэн тийм засаг огцрох асуудал ерөөсөй байхгүй. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл хэд бөөрийнхөө тодорхой асуудлыг шийдэх шийдэлгүй байна гэдгийг чойжилсрын гишүүн мэдгэлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх бодлого өгүүлж байгаа гэдэг дээр Монгол Ардын намын бүлгийн нийт гишүүд байр суурийг нэгтгэжээ. Эх хонд хийгдэх зарим хувьчлуудыг дэмжихгүй гэдгийг Ардын намын бүлэг мэдгдсэн юм а.